Бүгдэнд нь өдрийн төргий. Санхүүгийн доктортой байдлын зөвлөлөөс гаргасан саналтай бол санал нэг байгаа. Засгийн газар тодорхой үүрэг чиглэл даалгавар өгөх гэдэгтэй холбоотой. За тэгээ үүнтэй холбогдуулаад асуухад энэ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нэг асуулт байна. 6726 компани 51.5 их найд төгрөг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 77.9%. Энэ том дүн дээр хязгаарлалттай дүгнэлт аваад байгаа бид нэр. Тэгээ энэ менежмент муу байна гэж би бол харж байна. Тэгээ энэтэй бол одоо санал нэг байна уу гэж. Тэгээ санал нэг байгаа бол одоо энийг хувьчлаад юм уу, нэгтгэхэд юм уу сайжруулах тал дээр ямар бодлого байгаа вэ гэж нэг асуулт. Тэгээ энэ дээр одоо жишээлээд ярихад бол энэ төрийн банк байгаа. Төрийн банкны 94.3%-ийг сангийн яам, хадгаламжийн даатгалын корпорац эзэмшээ явж байгаа. Асуудлууд нь яг хэвээрээ байгаа. Одоо асуудал гэдэг нь ХДК ч юм уу Монгол банкныхын асуудлууд. Тэгээ би энэ гүйцэтгэх захирлаас нь асуух гэдэг. Таны гүйцэтгэх захирлаар томилогдохдоо анх одоо ажилд очиж исэн амбиц ямар байсан бэ? Үр дүнд хүрсэн үү? Хүрсэн хүрээгүйгээс дараагийн таны амбиц одоо бас юу байна гэдэг дээр нэг хариулт хэлж өгөөч гэж. Дараагийн асуулт энэ эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг яагаад үндэсний хөрөнгө оруулалтын банк Чингис хаан банкнд байршуулах шийдвэр гаргасан юм болоо? Энийг хэн шийдвэр гаргасан юм болоо гэдгийг энэ эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийнхан байвал хариулж өгөөч гэж байгаа. Тэгээд энэ мөнгөө алдчихад хад бид нар ямар нэгэн хариуцлага хүлээсэн хүн байгаа юу? Тэгээ энэ хууль зүйн яамыг бол одоо би одоо яг хэн араас нь явах ёстойг мэдэхгүй байна. Хууль зүйн яам жишээлхэд энэний араас ороо явахад бол олсны үзүүрийг хөөгөө явахаар өхөр байдаг гэдэг. Тэгээ энэний араас явахад бол бас нэг учир зүйн олдох байх л гэж найдаад байгаа. Тийм учраас одоо энэ дээр хариуцлагын талаар мэдээл бас байвал өгөөч гэж. 3 дугаарт нь Монгол банкнаас Чингис хаан банк үндэсний хөрөнгө оруулалтын банкн дээр Монгол банкт орвитой арга хэмжээ аваад одоо дараагийн шатны арга хэмжээ аваад яваад иж болдгоо юм уу? Илүү идэвхтэй ажиллаж болдгоо юм уу гэж асууж. За тэр 3 намрын микрофон дээр очиж уцгаачих. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Баяр Эрдэнэ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол Монгол улсад төрийн болон орон нутгийн өмчт төсвийн одоо их усураа санхүүждэг нэг 7000 орчим байгууллага байгаа. За эдгээрээс үндсэндээ нэг 270 орчим орон нутгийн өмчт компани, за нэг 130 орчим төрийн өмчийн оролцоотой компани үйл ажиллагаа явуулж байгаа. За төрийн өмчт энэ 130-аад компани бол нэг энэ жилийн хувьд чинь 2023 оны одоо гүйцэтгэлээр 5 их найд орчим төгрөгийн одоо төсөвт орлого төвлөрүүлсэн. За 2 их найд гаруй одоо төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэхдээ энэ нэг 100 гаруй компани одоо Эрдэнэс таамаглалгаа Эрдэнэт гээд 5-6хан компани нийт одоо эдийн засгийн үзүүлэлтүүдийн нэг 90 орчим хувийг бол хангадаг. За бусад компаниуд бол эрчим, за зам тээвэр, за бус одоо төрийн зарим чигүүрийг хэрэгжүүлж байгаа тийм жижигрүүхэн компаниуд байдаг. За цаашид бол ер нь бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монгол Улсын засгийн газраас энэ төрийн өмчт компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, за хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх, за томоохон компаниудыг нээлттэй компани болгож IPO гаргаж хөрөнгөний биржээр олон нийтийн болох энэ бодлогыг баримталж ажиллаж байгаа. За энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хууль, за төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой энэ компани анхдагч хуулийн төсөл боловсруулагдаад бас их хурлын түвшинд ингээд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаа явж байгаа. За төрийн өмчт компаниуд бол сүүлийн одоо яг нэг 20 оноос хойш үзүүлэлтүүдээр бол эдийн засгийн үзүүлэлтүүд нь харьцангуй сайжирсан. Гэхдээ зарим нэг одоо ажил үйлчлэгийг бол хувийн хвшил мэргэжлийн байгууллагууд шилжүүлэх ийм хэрэгцээ шаардлага байгаа гэж бодож байна. За та төрийн банкны дарган төр. Горон намрын микрофон. Төрийн банкны гүйцэтгэх захиргаан төр. За гишүүний асуултанд хариулъя. За төрийн банк анх үүсгэн байгуулагдтаа бол нэг 247 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаа эхэлж ирсэн. За би бол 2020 онд томилогдсон гүйцэтгэлээр за намайг ажил авахд бол актив хөрөнгө бол нийтдээ 3.5 их найт төгрөгийн актив хөрөнгөтэй
байсан. За өнөөдрийн байдлаар бол 5.5 их найт төгрөгийн актив хөрөнгөтэй ингээ үйл ажиллагаа явуулж байна. За ашигын хувьд бол 2020 оны эцсийн байдлаар бол 30.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. За 23 оны эцсийн байдлаар бол 94.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Гүйцэтгэхэрлийн ажлыг авсан хугацаанаас хойш бол нийтдээ 288 тэрбум төгрөгийн ашигыг бол хийсэн байна. За мөн нийт одоо хувьцааны 49% нь бол сангийн яам. За 44% нь бол 45% нь бол хадгаламжийн даатгалын корпорац. За үлдэж байгаа 571% нь бол олон нийтэд одоо ингээд харьяалагдж байгаа. Нийтдээ бол 8000 гаруй хувьцаа эзэмшигтэй ийм байгууллага байгаа. За 2022 оны ногдол ашигыг бол бид бүхэн бүрэн хуваарлаж өгсөн байгаа. Баярлалаа. За Бямсрын дарга 5 намрын микрофон. Эрүүл мэндийн даатгалын мэдээ. За нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэж байгаа ганц цаг байна. Гишүүний асуултад хариулъя. За Чингис хаан банкнд 2007 оноос за үндэсний хөрөнгө оруулалтын банкнд 2014 оноос байршуулж ирсэн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тухайн үедээ нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гараад энэ одоо ажил бол хийгдчихсэн. Ёо цогтоотор дарга ахаад тодруулах асуулт асуух уу? Гişүү. За Монгол банкны төлөөлөл. Инх тайван дарга 3 номер дээр сууч. 3 номерын микрофон дээр сууч. За 5 номерын микрофоныг нэ. За цогтоотор гишүүний асуултанд хариулъя. Гишүүн үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг бол тодрууллаа. За эхнээс нь үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд бол эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалын сангийн мөнгө хөрөнгийг бол төлж барагдуулсан байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкн дээр бол одоо эдгээр сангуудын одоо үр төлбөр бол одоогийн байдлаар байхгүй. Хөрөнгө оруулалтын банкны хувьд бол мэдээж 17 оноос одоо явагдсан активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдaltaй гарсан. Тэгээ энэ хүрээнд бол өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг Төв банкнаас бол олгоод явж байгаа. Банкыг докторжуулах төлөвлөгөөг бол 2022 онд ирүүлсэн байгаа. Төв банкны хувьд бол үндэсний хөрөнгө оруулалтын банкны докторжуулах төлөвлөгөөг бол тухай бүртний хянаад явж байгаа. Банкны хувьд бол мэдээж нэмэлтээр гаднаас хөрөнгө оруулагч орж ирэх асуудлыг бол удаа дараа хөдөлсөлт нийцсэн Төв банктай бол одоо потенциалны хөрөнгө оруулагч нарыг бол авчирч уулзуулсан. Энэ дээр бол Төв банк, хөрөнгө оруулалтын банк бол хамтраад ажиллаад явж байгаа. За Чингис хаан банктай холбоотой асуудал дээр бол нийгмийн даатгалын сангийн 93.8 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн 30.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаад байгаа. Айл айлын дээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан гүйцэтгэх үйл ажиллагаанууд бол явж байгаа. Нийгмийн даатгалын сан дээр бол 101.8 тэрбум төгрөг олох ёстой байснаас бол тодорхой хэмжээгээр бол үйл хөдлөх хөрөнгө болон одоо бас хэлбэрээр барагдуулснаар одоогийн байдлаар үлдэгдэл бол 93.8 тэрбум төгрөгтэй явж байна. Тэгээд түрүүн хэлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За банкны үйл ажиллагааг бол мэдээж түрүүн хэлсэн бас 17 оноос хойш активын чанарын үнэлгээгээр бол Чингис хаан банк бас өөрийн хөрөнгөний дутагдaltaй гарсан. Энэ дээр бол Төв банкны зүгээс өөрийн хөрөнгийг бол нэмэгдүүлэх шаардлагыг бол удаа дараа бол тавьж явж байгаа. Чингис хаан банкн дээр бол потенциалны хөрөнгө оруулагчтай бол 2021 оны төгсгөлөөр Төв банк болон банкны хувьцаа эзэмшигчтэй бол уулзсан. 2023 оны 4-р сард Төв банкн дээр бол хувьцаа эзэмшигчийн бол хувьцааг шилжүүлэх буюу нэмэлтээр гадаад хөрөнгө оруулагч орж ирэх гэрээг бол Төв банкн дээр бол байгуулсан байгаа даа. Хөрөнгө оруулагчдын зүгээс одоо бол хөрөнгө оруулагчдын зүгээс бид бүхэнд бол тавьж байгаа мэдээллээр бол потенциалны хөрөнгө оруулагч бол Монгол улсад одоо гаднаас хөрөнгөө оруулж ирэхэд бол тодорхой хэмжээний бол хүндрэл үүсэж байгаа. Энэ хүндрэлийг шийдвэрлэхэд бол эрх бүхий байгууллагуудаас бол бас бодлого үйл ажиллагааны бол тусламжийг бол илэрхийлж байгаа. Тэгээ ер нь бол хэд хэдэн нэмэлт хөрөнгө оруулагч нарыг бол хөрөнгө оруулагчийн зүгээс бол авчирч энэ дээр бол Төв банктай бол уулзалтуудыг хийж байгаа. Зохистой одоо дөрвтэй шийдвэр гаргахгүй байна гэд гишүүн бас хөндөж байна. Энэ дээр бол одоо бид бүхэн мэднэ 19 онд Капитал банкыг бол
татан болгож эрх хүлээн авахч томилсон. Энэ хүрээнд бол одоо болтол үйл банкны одоо үйл ажиллагаанаас шалтгаалаад одоо төлбөрөө бүрэн гүйцэтгэх дараалалд одоо дарааллыг бол бүрэн одоо барагдуулж дуусаагүй. Тэгэхээр бол арилжааны банкны эрх хүлээн авахчийн үйл ажиллагаа бол маш олон жилээр урт хугацаанд үргэлжилдэг. Тэгэхээр Төв банк бол аль болохоор энэ түвшинд нь хүрэхгүй наан шийдвэрлэх, нэмэлтээр хөрөнгө оруулагч оруулж ирж банкыг илүү хурдан хугацаанд сэргээн одоо докторжуулах бодлогын үйл ажиллагааг бол баримталж байгаа. Үнэхээр хэрвээ энэ хөрөнгө оруулагч орж ирэх үйл ажиллагаа бүтлгүүд бол мэдээж одоо банкны тухай хуульд заасан нөхцөл удирдлагын дараагийн арга хэмжээг шат дараалан авнаа. За эрүүл мэндийн даатгалын газрын Бэмсрэн дарга байна уу? Ганц цэцэг дарга та сууж байгаараа би бас танаас юм асууна. За 3 номерын микрофон. За, эрүүл мэндийн даатгалт ерхий газрын дарга Бямсрын асуултанд хариулъя. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 344 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн даатгалын ерхий газар нь нийгмийн даатгалын ерхий газраас тасарч одоо ингээ бие даасан ийм байгууллага болсон байгаа. За, энд бол одоо энэ нийгмийн даатгалын ерхий газраас тухайн үеийн арилжааны банкнд харилцах хадгаламж хэлбэрээр байршиж байсан мөнгө хөрөнгүүд бол хамтдаа ингэж шилжиж ирсэн байгаа. За, түрүүн ганц цэцэг дарга бас хэлсэн байгаа. Энэ сая бас мэдээлэл өгсөн. Үндэсний хөрөнгө оруулалтын банкнд байсан энэ манай авлага бол бүрэн барагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гараад тухайн үед за Капитал банкны эрх хүлээн авагчаас энэ бас бид нар энэ мөнгө хөрөнгө одоо үлдэгдэл бол 77.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. За, үл хөдлөх хөрөнгийн гийг одоо бас авлагад тооцож хүлээж авсан хөрөнгө бол байгаа. За, энэ дээр 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан. За, энэ 10.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бол борлуулагдаад эрүүл мэндийн даатгалын санд бол бүрэн орсон байгаа. За, Чингис хаан банктай холбоотой асуудал мөн Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр 2022 оны 6 сард гарсан байгаа. Энэ эрүүл мэндийн даатгалын байгууллагын нэхэмжлийн хүрээнд одоо энэ авлагыг барагдуулахын зүйтэй гэсэн дээд шүүхийн шийдвэр бол гарчихсан. Ингээд бид нэр шийдвэр гүйцэтгэлийн энэ газарт бол одоо удаа дараа албан тоот хөргүүлж одоо энэ шийдвэрийг хэрэгжүүлүүлээч гэсэн ийм тоотыг бол хөргүүлээд ажиллаж байгаа.